Сайн уу манайхаа? Удаан хугацааны дараа шинэ бичлэгээр уулзч байгаадаа маш их баяртай байна. Өнөөдрийн бичлэгээр та хэдэд махан салаатны жороор хуваалцсан. За энэ салаат маань болохоор хийгээд амархан нэг хугацаа урдгүй мөн майонез идэх дургүй хүмүүст илүү тохиромжтой байгаа. За ингээд салаатаа хийж эхэлцгээе. Үүнд болохоор хэрэгтэй материалуудыг нь дурдъя. Ногоо гүрцээ, мах маань болохоор би хүрийн махыг сонгосон байгаа. Адууны махаар хийсэн ч болно. Адууны махаар хийвэл илүү амттай болно. За тэгээд сой соус, сармис, давс, алимны цуу, ургамлын тос, амтлагчууд мөн салаатны навч, чинжүү хэрэг болно. За эхлээд махаа чанана. Буцуулж уусанд махаа хийгээд дээрээс нь баг зэрэг давс хийн. Тэгээд зөөлөн гал дээр цаг 30 минут орчим чанана. За одоо бүх орцуудаа хэрчиж бэлдэн. Шинжүү, мах, салаатны навч, өрций зэрэгээ болохоор нэмгэндүү хавтгай дөрвөлжин хэлбэртэй зүсч хэрчээд бүгдийг нэг савнд хийж бэлдээд тавьчин тустай. Дараа нь хэдүүлээ салаатандаа нэмэх гол амт оруулах соусоо бэлдэнэ. За энэ соусыг болохоор дан энэ салаатандаа биш өрций, помидор, чинжүү гэх мэтлэн нарийн ногоонууд дээр нэмж янз бүрийн хоолны хачир болгож хэрэглэж болно. За одоо хэдүүлээ салаатандаа айгүй тийм гоё часгийсэн амт оруулдаг соусоо бэлтцгээе. Үүнд болохоор эхлээд сармисаа жижиглэж хэрчээд нэг савндаа хийн. Дээрээс нь давс, хар перц, улаан перц, паприка зэрэг амтлагчуудаа нэмж өгнө. За улаан перцээ ихийг тусмаа халуун ногоо ихтэй болдог шүү манайхан. Хэрвээ халуун ногоо хийдэж чаддгүй хүмүүс маань байх юм бол энийгээ тааруулаад өөрийнхөө амтлагаандаа тааруулж хийгээрэй. За үүн дээр нь алимны цуу, сой соус зэрэг нэмээд бүгдийг сайн хутгана. За хамгийн сүүлд нь болохоор энэ бэлдсэн шингэн хольцсон дээрээ ургамлын тосоо маш сайн халааж агаад нэмнэ. Ургамлын тос маань маш сайн халсан байх хэрэгтэй. За ингээд айгүй гоё үнэртэй соус маань бэлэн болно. Үүнийгээ хэрчиж бэлдсэн салаатныхаа орцон дээр нэмээд бүгдийг сайхан хутгана. Ингээд яг ресторанных шиг амттай гоё салаат маань бэлэн болсон. Үүнийгээ заавал туршиж үзээд та хэд маань сэтгэлээ үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Бичлэгээ энэ хүртэл үзэж намайг дэмжсэн та хэдэд маш их баярлалаа. Мөн лайк саваа дарж намайг дэмжихээ битгий мартаарай. Баяртай.